Эрдвээс эрхэмлэн тэмдэглэсээр ирсэн эрийн гурван наадам нь монголчуудын үндэсний бахархал, эв нэгдлийн гол чухал сурвалж юм. Монгол наадам нь Төв Азийн Асруудам Талхэр нутагт эртнээс нааш нүүдлэн таван хушуумалаа адгуулж аж төрөн амьдарч ирэхдээ бүтээн бий болгож хөгжүүлсэн монголчуудын нүүдлийн соёлын яруу тод төлөөлөл юм. Монгол наадам нь хурд морины уралдаан, хүчит үхийн барилдаан, сурын харванаас бүрддэг. Ардын дуу хөгжим, бүжиг, ёроол магтаал, үндэсний хувцас, уламжлалт эдийн амдааны соёл, зан үйл, ардын мэдлэг, арга ухааны уламжлалыг нэг доор илэрхийлэн гаргадаг цогц өвөр мөц өв юм. Монгол наадмыг мөн эрийн гурван наадам гэх бөгөөд улсын наадам, даншиг наадам, баяр цэнгэлийн манлай, дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадам гэж нэрлэж байжээ. Эрийн гурван наадмыг уул ус дахих, дайн тулаанд мордох, ялаад эргэж ирэх, төрийн тэргүүнд суулгах, цагаан сар, томоохон хурим найр хийх зэрэг тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан янз бүрийн сар улиралд хийж байлаа. 1921 оноос жилбэрийн 7 дугаар сарын 11-нд ардын хувьсгалын ялалтын баярын өдрөөр ёслон тэмдэглэх болжээ. Монгол наадмын гол цөм нь морь, бүх, харва хэвээр боловч шагаан харва болон орчин цагийн дэлхийн нийтийн спортын төрөл бүрийн тэмцээн, нийтийн цэнгэнт арга хэмжээ, үндэсний хувцас эдлэл, агуулга хэлбэрийн баяжилт хийгдсээр байгаамаа. Монголчууд бүх барилдах, нумсам харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан өвөр мөц дэгээс зан үйлийг гүйцэтгэж, зориултын хувцас өмсгөл, эдүлгийн зүйлийг өөрсдөө хийж хэрэглэн тусгай ёслол үйлдэж, ёроол магтаал хэлтгэхээс гадна шалгарч төрүүлсэн хүчит бүх мэрэгэн харваач, хурдан моринд уран цэцэн үг хэллэг бүхий цол чимэг олгодог. Төрийн чимэг болсон эзэн хөдөө баярлуу ижил сэргэн аруулж эртээ зүйлийн ардны шин үрдсэн тавнаны тавнгаа Монгол наадмыг Монгол улсын соёлын бие тусвын төлөөллийн үндэсний бүртгэлийн уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадга, урэ дуудлагын айс авд бүрдгсэн. 2010 онд ЮНЕСКОгийн хүндрэлтний соёлын бие тусвын төлөөллийн жагсаалтанд бүрдгсэн.